За сайн байна уу бүгд. Одоо шитгэд байна. Гадаа бас жоохон бороо орч. Тэгэхэд их сайхан байна. Гэхдээ сэтгэл санаа дохтууралтаа суудилгүй байна. Өөр Монголоос төвөд заалдлагаар очиад настангууд 10 хэдих бүгдийг бариад өвчнөдөө буурай дорой бүх юм хүмүүсүүдийг бүгдийг бариад гинтэнд оролцсон байгаа, шоронд оролцсон байгаа. Тэгэхэд зарим нь бол одоо баривчилсан бичиг гэрдэнэ гэж хэлсэн байна, зарим нь хэлээгүй байна гэж. Энэ одоо жоохон дээрэм тоноо очиж хүн бариад байгаа юм уу, цагдаа хүн барьж байгаа юм уу мэдгүй. Хоёулын дагууд нь ингэж хийх нь үл зүй ёсонд нийцэхгүй баймаар юм аа. Хоёулын дагууд ингэж хийж байгаа юмлаа биш юм. Өчигдөр заримуд нь бол одоо бас гэрдэн мэдгдсэн байна гэх ачиг очиход. Хүндэлтэнгийн гөх говц өмсгч гэсэн гав дөнгөтэй байна гэж. Хоёлаа өөрөөсөө мэдхэн байсан хүмүүсүүд. Мэдхэн байсан гэхнэр сурсан ч хүмүүсүүд байгаа биз дээ. За энэ хэдэн настангууд бол зарим нь 60-70 хүрсэн хүмүүсүүд бас байгаа. Төрийн нураах тэнхэд хэдэн талга, үндэстний хатал гарах чадал хэдэн талга. Тэгэхэд энэ бол шууд дарангуйл, гүчит дарангуйл гэж хэлнэ. Өөрийн газар шороогоо хамгаалах гэж, өөрийн эрх ашигыг хамгаалах гэж явж байгаа хэдэн настангууд. Энийг ингэ дарангуйлж байгаа юм. За нэг Монгол хүн болсны хувьд бидэнд газар шороо маш их хэрэгцээтэй. Бид нутаг дэвсгэрийн хамгаалалт дийлэхгүй нэг нь бол одоо ингэж хөөсөлж явж байгаа. Заримуд нь бол өөрсдөө худалдаадж байгаа сайхан. Манайсыг худалдаж байгаа бол ганцхан газар доорх уурхай болгоц биш. Газар шороол биш. Бид маш их юм алдаж байгаа шүү дээ. Энийг сэтгэж үзэж байгаа тэр худалдаж байгаа хүмүүсүүд ер нь үзэж байгаа хүмүүс итгэж. Тэрнээс чааш их юм алдаж байгаа. Үндэстнээ алдаж байгаа гэсэн үг. Энэ хэдэн настангийн ч гэсэн хүрэхгүй. Ийм ухамсарг болсон хүмүүсүүд бол бас арим байгаа. Баруун зүүн хойно өмнө гэсэнгүү бүхий л хамаг монголчууд энэ бүхнийг бол сэтгэх ёстой байгаа. Олон юм бодлохийлах ёстой болчиход байгаа шүү дээ. Энэ газар шороо гэдэг юм бол манай дээдүүл юу шүү дээ. Алтан ам ариун цусаараа сольж ирсэн. Хөрөнгүүд манаас 800 жил болоод манаас додолтол хүрж байгаа. Тэгэхэд хэрэгжээ тэр нэг жоохон мөнгө чинь нүдэн өмнөх олсон тэр нэг жоохон мөнгө чинь 800 жил байтах бай. 8 жил болсаарч хүрэхгүй. Сайхан хэрэглэхгүй. Тэгэхэд ийм манаас алтаа аваачиж аргалаар сольж байгаа шүү дээ. Энэ бүхнийг бол одоо яах ёстой вэ? Бидэнд бодлохийлох ёстой юу үгүй юу? Энэ хэдэн настан жоохон яадаг болох гэд санаа болоод байгаа. Бүх юм ийм хязгаартай болцсон нэг. За түрүү 2 өдөр идэр баяр нэг малчтын гашаалгын малчтын гашаалгын дээр эсэргүүцсний тухайтай нэг юм бичээд WeChat нэвтрүүлэг гаргасан чинь 2 өдөр дуудаж угаад цаанаас нь устгуулчихлаа. Хязээд ийм хүчит дарангуйл хэрэгэлдэг. Хүн хязээд юм болгоны зааж идэх. Холбоос үйлдэлээр суух үгүй хүртэл заана. Юм бичиж болохгүй гэж заана. Ярьж болохгүй гэж үгийг ч гэсэн ярьж болохгүй гэж гэсэн заана. Ёстой хогийн юмуд юм. Хязээд хүний эрх зөртэй халдаж идэг. Эрх ашигтай халдаж байдаг. Хүний эрхтэй халдаж байдаг.